Ийм том асуудал, ийм чухал хуулийг яралтай гормоор хилцүүлэе гэж орж ирж байгааг эсрэг байгаа. Хилцэхгүй буцаах саналыг дэвшүүлж байна. Анх ер нь асуудал яаж усч ирсэн гэхээр Монгол улс Бүгд найрамд хятад ард улсын засгийн газар хооронд хэлзэр байгуулад хил дамсан төмөр зам байгуулах чухал юм байна. Хэдийгээр манай талд хүнд нөхцлүүд байсан ч гэсэндээ дэнсэлж үзээд шийдвэр гаргаад хэлзэр байгуулсан. Тэр хэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд биржийн хуулийн 14 дээрх заалт буюу үнийг нь биржээр тогтооно гэдэг нь өөрөө зөрчилтэй учраас хасах шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр энийг хасахын тулд ингээд яралтай хэрэгжүүлж байгаа мó гэдэг асуулт босч иртэл тэрний ард төмөн янзын айгүй том асуудлууд ороод ирж байгаа. Эдийн засгаа аврах гад байгаа юм санаа байгаа мó л гэж харагдаж байгаа. Одоо бид нар орлого багасчлаа, үн унцлаа, төсөв хэцүүхэн байна. Тэгэхээр зэрэг за төсөв тоцдох нөхцөл нь үүсээгүй маа гэхэд бид нар ч одоо ингээд идэвхжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Тэгэхээр мөнгө олохын тулд ерөөсөө энэ төслүүдээс бол буцахгүй ямар ч байсан тэр цемент зураад мөхмөхөө гаргаад юмаа хийн. Тэгэхээр бүтээгдэхүүнээр баартардаг гэдэг юмыг оруулж ирж байна. Энэ бол маш том мөнгөний асуудал. Тэгэхээр энэ бол зөв бурууг нь дараа ярьж болно. Энэ ажил хариуцсан засгийн газрын хүмүүс бол хэцүү байгаа бах. Тэгэхдээ эн чинь биржийн тухай хуулиуд өөрчлөлт оруулах гэдэг гол зорилго нь биш. Том юм орж ирж байгаа учраас яралтай гормоор хилцэж болохгүй гэж бодож байгаа. Яагаад гэхээр за жишээлбэл одоо нөгөө үнийн индекс ойлгомжтой. Худалдаж авчаад сар болоод хил хөргсөөр итэл үнэн унчаад байхаар хүмүүс орж ирэхгүй байна. Тэгэхээр тохиргойж болно. Гэтэ тэр нь буцаж үйлчлээд одоо мөнгөний төлцөө овоолцсон байгаа нүүрснүүд чинь тооцох юм бол хэдэн 100 сая доллар их 80 төгрөг болно шүү дээ. Тэгээ тэрийг яхаараа бид нар бүгдээрээ төлөх ёстой юм. Бизнес хийж байгаа эрсдлээ хүлээсэн хүмүүс. Татаж аваагүй төлбөр хийгүүдээр нь тодорхой хэмжээний зохицуулт бас орж болох л байх. Гэхдээ тэрийг яралтай гормоор 14 залтаа хамт шийдэж болохгүй гэж үзэж байна. Энэ бол нийт монголчуудын мөнгө төрний асуудал байна. Тээврийг худалдаа авах тал нь хариуцнаа. Уурхаа бол нүрсээ гэх айгу цэгцтэй юм шиг. Гэхдээ энэ чинь нөгөө 2022 оны асуудал руу буцаагаад аваачиж байна. Хил нөхцлөөр нийлүүлэх гэдэг юм ярьсан одоо байхгүй буцаад тээврийг худалдаа авах тал нь хариуцахаар өөрийнхөө тээврийн компанийг л оруулна шүү дээ. Тэгээд саяны Монгол банкны мэдээг харсан гадаад худалдааны алдагдал үйлчлэгээний салбарт 1.6 тэрбум байгаагийн 1.3 тэрбум доллар нь тээвэр. Ачаа тээвэр 1.1 тэрбум доллар. Монгол улс тээврээ хийж чадахгүй байна. Монголын газар нутагт дээрх тээвэр дандаа гаднах хийж байна. Энийг бас анхаарах хэрэгтэй байна. 4 том оптек гэрээн дээр саяны China Energy нэг нэмэгдээд 5 болоод үндсэндээ коксчих нүрс, өндөр чанарын коксчих нүрс бирж дээр бараг арилжаалахгүй үлдэж байгаа. Тэгэхээр нөгөө биржийн үн бол бага байх нь цаашдаа тодорхой. Тэгээ ийм нөхцөлийг шууд бус байдлаар өөрсдөө бүтээчээд бий болгочоод бирж ажиллахгүй байх гэдэг нь өөрөө буруу дүгнэлт байхгүй юу? Үн унахаар бирж мэдээж гүйлгэн багасчил таараа. Тэгэхээр энэ асуудал бол олон ийм төвөгтэй хамгийн гол нь тэр төрийн өмчийн компани бүтээгдэхүүнээрээ солихын чинь ямтхан л өгч таарна. Тэгээ эцсийн дүндээ өөрсдөө хавханд ороод уул уурхаа нүүснэг салбарыг тэр чигээр нь унгаах юм айгүй хүнд нөхцөл байна. Тийм болохоор хэрэгцээ шаардлагыг нь бол ойлгож байгаа. Яралтай горим гэдгийг бол татгалзах нь зөв. Яагаад яралтай гэж заавал оруулж ирэх гээд байгаа юм бэ гэдэг асуулт байна. Баярлалаа. Энэ 14 болон энэ China Energy-тэй байгуулах энэ гашуун сухад ганц амтны хэлцээрт огт хамаагүй. Яг энэ бол одоо сүүлийн үед энэ худалдааны дайн Трамп тарифын Монгол тусчаад байгаа сүүдрийг яралтай арилгах зорилттой орж ирж байгаа бол. Бид нар одоо хинч бай одоо ямар ч засаг бай энэ орлогоо нэмэгдүүлэх, тасалдуулахгүй байх, ажлын байр, иргэдийнхээ орлогыг байлгах гэдэг энэ талд ажиллах баг. Тэгэхээр үндсэн концепт зорилго бол ийм байгаа. Хоёрдугаар 13 дугаар заалтан дээр бид нар ерөөсөө тэр мэдээж эн чинь хүн ажил хийж цалин авч иж орлоготой байна. Хаана ажил хийх юм? Бүтээн байгуулалтан дээр ажил хийн. Бүтээн байгуулалтыг хийхийн тулд бидэрт төсөөр мөнгө алга. Тэгэхээр хаанаас болох юм? Бидэрт байгаа баялагаараа бүтээгдэхүүн солилцох замаараа хийя гэдэг ийм л концепц дээр энэ хуулийн юм явж байгаа шүү гэдгийг бас
гишүүнд хэлье. За мөн одоо энэ хууль нь энэ одоогийн тэр хилийн цаана гарцсан байгаа гатчаад байгаа 4.3 сая тонн нүүрсний овоолготой бол ямар ч хамаагүй тэр бол таны хэлснээр ингээд зарагдсан ийм нүүрс. За тэгэнгүүт энэ гэрээний хүрээнд нөгөө компаниуд чинь тэр одоо нэмж биржээр 5-7 тээвэр хийгээд аваачаад өгье гэхээр авах талбай байхгүй. Терминал дүрс 90 гаруй хувийн дүрс. Хоёрдугаарт энэ Монголын одоо тээвэрлэлт нүүрс чинь одоо тэр худалдаа авсан компаниудын чингэлгэр буцаж чингэлгэн дотор ачигдаж зарагдж байгаа. Тэгэхээр нөхдөө талбай байхгүйгээ чингэлгээ буцааж өгөхгүй байгаа учраас энэ цусны урсгаланд гүйж өгөхгүй энэ гацаа үүсчихэд байгаамаа. Тэгэхээр энэ хуультай бол энэ хамаагүй. За дээрэс нь яаралтаа оруулж ирсэн нь бол үнэхээр яарах нөхцөл байдал үүссэн юм аа. Засгийн газар дээр жавхлан сайдаар ахлуулсан экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг маш одоо өдөр болго ингээд ажиллаж байгаа. Энэ хүрээнд ч гэсэн бид нар нэлээд олон төлөөлөл ороод ажиллаж байгаа. Энэ хүрээндээ бид нар бол яарахгүй бол энэ орлого, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт энтергээ цаг тулсан маш олон чухал асуудлууд байгаа. Дээр нь бүтээн байгуулалтын удирдал их. Энэ өргөн баригдсан хуулийн төсөл бол яалтч байхгүй өндөр ач холбогдолтой зүйл. Зүгээр энийг харин хэлцүүлгийнхаа шатанд ажлын хэсгээ байгуулад энэ гишүүдийн хөндөж байгаа асуудлыг заавал зэгцлэх шаардлагатай. Яралтай гормоор өргөн баригдсан асуудал гишүүд энэ ч зүгээр эсэргүүцье гэж эсэргүүцэж байгаа зүйл биш. Зарчмын хувьд хэлж байгаа санал гэдэг талаасаа энийг бол бид ярилцах ёстой. Энэ одоо том бүтээн байгуулалтын асуудлыг одоо Монгол улс шийдъя. Энэ дэд үтсээ одоо бид нар шийдэхгүй төсвийн мөнгө одоо хөрөлцөхгүйгээс болоод өнөөдрийг бол энэ одоо бүхэл аймагуудад зам барих энэ олон том төслүүд Улаанбаатарын төгжрэл гээд энэ асуудлуудтай холбоотой энэ одоо заалт орж ирж байгаа гэдгийг би зориуд хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол энд ямар нэгэн нуугдмал зүйл байхгүй. Одоо ийм төсөлд одоо юугаар нүүрсээр одоо солилцоо хийнэ гэдэг имийг засгийн газар дангаараа шийдэхгүй энийг засгийн газар шийдвэр одоо улсын хурлдаа оруулж ирж өргөн бариад шийдвэрлүүлнэ гэж байгаа байхгүй юу. Тэрнээс биш засгийн газар бие дагаа шийдчихнэ гэдэг юм байхгүй гэдгийг та бас энийг зөв ойлгоорой гэж хэлье. Хоёрдугаар тээврийн асуудал дээр ам нөхцөл гэдгийг яагаад оруулж байгаа юм гэхээр бид энэ олон худалдаа авагч нар зэрэг зарж байгаагаас болж нэгдүгээрт зарим нь амн дээрээс авъя бид нар өөрсдөө одоо хурдан түргэн нүүрсээ авч борлуулмаар байна. Цаг хугацааны хувьд ингээд мөнгөө урьдчилаад 100% төлцсөн байдаг. Тэгээд нүүрсээ цагтаа авч чадахгүй даа бухимдаад энээс болоод дараагийн худалдаа авагч нар орж ирэхгүй байгаа учраас ер нь бол одоо 5 толгой үүрэг юу гэхээр зэрэг мөнгөө авсалвал нүүрсийн одоо амнаасаа авна уу хил дээрээ авна уу энэ бол одоо өөрийнх нь асуудал гэж орхихгүй бол эргээд одоо нөгөө бид нар худалдаа авагч нараа алдаад байгаа маа хугацаанд нь өгч чадахгүйгаасаа болоод тийм учраас энэ дээр бол зам тээврийн яам онцгой анхаарад бүх төрлийн тээврээр зэрэг ачих дээр одоо засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байгаа гэдгийг одоо ган хүлэг гишүүн зориуд хэлье. Тэрнээс биш энэ бол бид нар ямар нэгэн байдлаар үн бууруулах гэсэндээ энэ ам нөхцлөөр гэж одоо оруулаад байгаа юм биш шүү. Олон худалдаа авагчид болох аль болох